Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай дуугаар солонгос хэл сурах цаг маань эхэлж байна. Тэгээ намайг таньдаггүй хүмүүст өөрийгөө танилцуулахад Дуулахур Зүйн багш Мягмар Сүрэн Сөүлд ажиллаж амьдардаг юм байна. Өнөөдөр та нартаа Бялууны хаан Химтаггүй киноны Ксарам тэр хүн гэдэг дууг заах гэж байна. Тэгээ манай энэ цагаар бол солонгос хэлийг анхлан сонирхож байгаа, бас сурах гэж хүсэж байгаа хүмүүст харилцан ярианы энгийн холбоо үгнүүдийг дууны үгнээс яаж хэрэглэх талаар бас нэлээд амьдралд ойрхоноор тайлбарлаж заадаг ийм цаг байгаа. За энэ дууны маань нэр нь болохоор Ксарам тэр хүн гэдэг нэртэй. Ксарам. Харин солонгос хэлд болохоор зэрэг хүндэтгэлийн хэлбэрүүд нэлээх байдаг. Бас одоо өөрөөсөө нас өндөр юм уу, эсвэл албан тушаал одоо өндөр албан тушаалтай хүмүүс ч юм уу, ерөнхийдөө нэг юм үе тэнгийн хүмүүсээ бол үе тэнгийн ч юм уу нэг энгийн үед бол Ксарам тэр хүн гэж хэлдэг боловч харин яг хүндэтгэлийн хэлбэрт одоо багш нарыг ч юм уу эсвэл болж өгвөл ер нь нөгөө одоо ийм нэлээд тийм ухаалаг боловсралтай хүмүүс бол ер нь тэр хүн гэдэг үгийг Кбүн гэж ер нь их хэлдэг. Тийм болохоор яг амьдрал дээр бол Ксарам гэдэг нь бол хэрэглэгддэг ч гэсэн Кбүн гэх юм бол илүү жоохон юм хүндэтгэлтэй, бас нөгөө талаараа өөрийгөө бол би ингээ юм мэддэг, бас боловсралтай, ер нь бол ийм ухамсартай, ийм бусдыг хүндэлдэг хүн гэдгээ харуулдаг ийм бас учиртай байгаа. За Ксарам 날 웃게 한 사람. 웃게 гэхээр зэрэг намайг инээлгдэг хүн гэсэн үг. Ксарам тэр хүн, 날 намайг, 웃게 한 사람 намайг инээлгдэг хүн. Ксарам 날 тэр хүн намайг 울게 한 사람 гэхээр уйлуулдаг хүн гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр үг бол маш чухал. Өнөөдөр энэ дууны үгэн дундаас одоо энэ хоёр үгийн бас ялгааг ингээд бас хэлэхэд жоох юм төстэй. Тэгээд айгүй эсрэг утгатай учраас энэ хоёр үгийг нэлээд сайн ингээд ялгааг нь олоод хэлээ сурчих юм бол маш сайн. 웃게 한 사람 инээлгдэг хүн. 울게 한 사람 уйлуулдаг хүн гэсэн. За 그 사람 따뜻한 입술로 내게 따뜻한 гэхээр зэрэг халуун гэсэн. 입술로 내게 오로라라 намайг 내 심장을 찾아준 사람 миний зүрх сэтгэлийг олж өгсөн хүн. 그 사랑 одоо болохоор саран гэд хайр. Түрүүнд болохоор дандаа 그 사람 гэж байсан. Тэр нь болохоор хүн гэсэн үг. Одоо саран гэхээр хайр. Одоо болохоор дагсалтан дээрээ дандаа 그 사랑 тэр хайрыг 치울 수 없는데 арилгах одоо боломжгүй. 그 사랑 잊을 수 없는데 тэр хайр мартаж болохгүй, чадахгүй, мартахааргүй гэсэн үг. 그 사람 одоо болохоор нөгөө хайр гэжээс үг маань хүн болоо явчихж байгаа. Тэр хүн 내 숨 같은 사람 миний амьсгал шиг хүн. 그런 사람이 떠나가네요. 그런 тийм 사람이 хүн 떠나가네요. яваад өгнэ. 그 사람아 тэр хүн минь ээ тэ 아픈 가슴아 өвдсөн зүрх минь ээ 아무것도 모르는 사람아 아무것도 몰라 гэх юм бол юу ч мэдэхгүй гэсэн үг. 아무것도 모르는 사람아 гэвэл юу ч мэдэхгүй хүн минь ээ гэсэн. 사랑했고 또 사랑해서 хайрлаад дахин хайрлаад 보낼 수밖에 гэхээр зэрэг явуулахаас өөр аргагүй 없는 사람아 одоо явуулахаас өөр аргагүй хүн минь ээ тэ 내 사랑아 миний хайраа гэсэн.
За энэ 그럴수 밖에 없어요 гэх юм бол тэгэхээс өөр арга байгаагүй гэсэн үг байдаг байхгүй. За тэгвэл 보낼 수밖에 없는 사람 гэхээр явуулахаас өөр аргагүй хүн. За гэвэл 보낼 수밖에 없는 차 гэх юм бол явуулахаас аргагүй машинч гэдэг юм уу, ийм утгатай хэрэгжилж болно гэсэн үг. 내 가슴, миний зүрх сэтгэл 너덜 거린데도 шархалж байгаа ч гэсэн 그 추억 гэхээр дурсамж гэдэг. За 그 추억 тэр дурсамж 나를 намайг 세워질러도 ингээд босгонжило гэхээр ер нь бол дүүрж одоо ийм тасдах гэсэн одоо жиллодо гэхээр зэрэг ер нь бол ингээд нөгөө хатгаж тэ өвтгөж яана гэсэн. 그 사람 흐를 눈물이 тэр хүний урсж байгаа нулимс нь 나를 намайг 더욱 더 бүр ихээр 아프게 하네요. өвдүүлж байна. 아프다 гэх юм бол өвдөж гэн гэсэн үг. 아프게 하나요 гэх юм бол өвдүүлж байна гэсэн үг. За тэгээд дахилт байгаа. За тэгээд сүүлийнх нь үг нь болохоор юу гэж байгаа гэхээр 우리 삶이 다해서 бидний 우리 гэхээр бид нар бидний амьдрал те бүгдээрээ 우리 두 눈 우리 бидний 투 눈 гэхээр хоёр нүд 감을 때 нүдэ ингээ анихдаа 그때 한 번 기억해. тэр үед 한 번 нэг удаа 기억해 дурсаарай. 그 사람아 사랑아 тэр хүн минь хайр минь 아픈 가슴아. Тэ миний зүрх минь ээ, тэ одоо өвдөж байгаа зүрх минь ээ. 아무것도 모르는 사람아, юу ч мэдэхгүй хүн минь ээ. 사랑했고 또 사랑해서 хайрлаад дахиад хайрлаад 보낼 수밖에 없는 사랑아, явуулахаас өөр аргагүй хайр минь. 내 사랑, 사랑아, 내 사랑아. миний хайр минь ээ, миний хайр минь. За ингээд Бялууны хаан Ким Такку гэд KBS телевизийн олон ангит киноны дуу. Дуучин нь болохоор И Сэнчол гэдэг дуучны дуулсан ийм дуу байна. И Сэнчол. 그 사람아. 그 사람 тэр хүн. 그 사람 날 웃게 한 사람 그 사람 날 울게 한 사람 그 사람 따뜻한 입술로 내게 내 심장을 찾아준 사람 그 사람 지울 수 없는데 그 사람 잊을 수 없는데 그 사람 내 숨 같은 사람 그런 사람이 떠나가네요. 그 사람아 사랑아 아픈 가슴아 아무것도 모르는 사람아 사랑했고 또 사랑해서 떠날 수밖에 없는 사람아 내 사랑아 내 가슴 너덜거린데도 그 추억 나를 세워줄 너도 그 사람 흐른 눈물이 나를 더욱 더 아프게 하네요.
그 사람아 사랑아 아픈 가슴아 아무것도 모르는 사람아 사랑했고 또 사랑해서 나를 잊고 행복하게 살아줘 내 사랑아 우리 삶이 다해서 우리 두 눈 감을 때 그때 한 번 기억해 그 사람아 사랑아 아픈 가슴아 아무것도 모르는 사람아 사랑했고 또 사랑해서 보낼 수밖에 없는 사람아 내 사랑아 내 사랑아 내 사랑아 баярлалаа. Тэгээ та нар маань дуугаар гадаад хэлээд ямар ч хэлийг сурах боломжтой байдгийг бас батлан бас харуулаарай. Энэ цаг та биднэрт хамт байгаа танд баярлалаа. Тэгээ манай суугийг subscribe дарж амжаагүй subscribe-аарай. Бас гадаад хэл сурах гэж байгаа хүмүүст гадаад солонгос дуу сурах гэж байгаа хүмүүс байгаа бол түгээж лайк дарж надад бас урам өгөөрэй. Танд баярлалаа.